За ардчлалын анхны алтан араацаа гэгддэг зориг агсны мэлмиг ийсэн өдөр энэ өдөр тохиож байна. Энэ хүрээнд түүний гэр бүл болон ойр дотныхан ардчсан намын гадна байрлах түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ардчсан намын зарим гишүүд дэмжигчид хүрэлцээр цэцэг өргөн хүндэтгэл илэрхийлсэн юм. За энэ дэрсэн иргэд уг хэргийг олоо хэрнэ. За энэ дэрсэн иргэд энэхүү хэргийг одоо хэрнэ илрүүлэхгүй шийдвэрлэхгүй олон жил байгаад бохимдолтой байна гэдгийг илэрхийлж байсан юм а. Манай зориг ах хэрэг амьд байсан бол 54 настай байх байсан. Тэгээд өнөөдөр бас төрсөн өдрөөр нь бид нар найз нар нь зориг сангийнхан бас босод ардчсан холбооныхан ч байна, бас манай намынхан байна. Ардчсан намынх ч байх шиг байна. Ямар ч байсан ингээд 4 сарын 20-нд байнга цэцэг өргөж зориг ахыг сайхнаар дурсдаг. Тэгээд зориг сангийн хувьд өнөөдөр бас оюутан залуучуудад зориулж бас уламжлал лекц уншдаг юм. За одоогоос 18 жилийн өмнө учир битүүлгээр бусдын гарт амнасаа алдсан зориг агсны эрэг дуг хэргийг цорын ганц гэрч болох түүний гэргээ булганыг цагдаа өрөөд баггүй хугацаа өнгөрч байгаа. За гисэн ч хэргийн явцуулаад цэгжигтэн булганы талаарх мэдээллүүд олон нийтийн анхаарлыг татсаар байгаа. Тэрч бүхэл Төв аймгийн цагдаа өрөх төвд хоригдож байгаа булганы биеийн байдал нь тааруулхан мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг зөрчиж үж магадгүй мэдээллэгч хүний эрхийн байгууллагууд болоод улсын хурлын зарим гишүүд мэдээлсээр байгаа. За энэ асуудал прокурорын байгууллагаас дараах байр суурийг илэрхийлж өгсөн юм а. За зориг агсны холбоотой хэрэг дээр гэр бүлийн хүн булганы цагдаа орж байгаа нэг нийтээрээ мэдж байгаа. Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр улсын хурлын зарим гишүүд очиж нөхцөл байдалтай танилцсан байлээ. Энэ талаар нийтэд бас нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэсэн байлээ. Өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдрөөс эхлээд нөхцөл байдал чухам ямар байдалтай байна? Гишүүдийн ярьж байгаа мэдээлж байгаа асуудал үндэстэй зөв байна уу гэдгийг аль бие ёсоор шалгаж байгаа прокурорын байгууллага. Энэ шалгалтын дүн ойрын хугацаанд гарах бах. Шалгалтын дүн гарсан даруй та бүхэнд мэдээлнэ. За харин энэхүү шалгагдаж байгаа иргэн талаар зориг агсны дүү улсын хурлын гишүүн оюун дараах байр суурийг илэрхийлсэн. Улс төрийн зүтгэлтнийг улс төрийн одоо яг хийж байгаа ажлыг зогсоох, тэгээд амь насыг хороох гэд яг энгийнээр хариул магадгүй улс төрийн захиалгат ч гэдэг юм уу те. Тийм алга дээр бас тусдаа зүйл залт байдаг байхгүй юу? Эрүүгийн тусгай ангийн. Тэгэхээр тэр нь бол бас нууцаар шалгах эрхтэй юм билээ. Тэгэхээр тэрний хүрээнд бол тэр болгон мэдээлэл бас өгөгддөггүй. Төв аймаг цагдаа өргөдөж байгаа булганы эргийг хууль хүчний байгууллагаас шалгахдаа хүний эрхийг зөрчиж байгаа эсхийг өөрийн биеэр очиж шалгаж нягтлахаар улсын хурлын зарим гишүүд очиж уулзсан. За тэд ярихдаа цагдаа тагнуулын байгууллагын хүний эрхийг зөрчиж үж магадгүй зүйл байгаа талаар ярьж өгсөн удаатай. Тэгээд энэ дээр бол үнэхээр бид бол маш их цочирдсан. Мэдээж эрэг одоо өнгөрсөн 18 жилийн турш одоо ганц гэрч байгаа тийм ээ. Амьд үтсэн ганц гэрчийг бол байнга хардаж ирсэн. Өмнө ч одоо нэг удаа хорж цагдаж шалгасан тийм ээ. Тэгээд эргээд 18 жил тэр их зовлон донд өнөөдөр бол яг дахиад нөхцөл байдал үүстэйгээ шалгаж болно. Гэхдээ энэ бол тодорхой хугацаатай тийм ээ. Одоо яг үлдсэн дахиад 60 та эмэгтэйг одоо хэдэн нас хүртэл тийм ээ. Тэр нөхцөл байдлаар хорж шалгаж хэрэг илэрх байх гэж одоо найдах юм тийм ээ. Тэгээд энэ хүний зовлон дээр зовлон нэмсэн ийм шийдэл бол буруу. За ямар тач ардчилсан өвсглийн анхны тэмцэгчдийн нэг ардчлалын дуу хоолойг бэлэг тэмдэг болсон зориг агсны хэргийнхүү дахин шалгагдаж ирсэн. Олон иргэдийн анхаарлыг татаа зогсохгүй олон ч улс төрчдийн сонгуулийн өмнөх сэдвэн болж байгаа гэдгийг уг арга хэмжээнд ирсэн хүмүүс хэлж өгсөн юм а.